Онцгойлон бид нар харьцуулдаг тийм үед амьдарч байна. Бидний энэ үетэй адил бусадтай өөрийгөө харьцуулдаг үе гэж байгаагүй. Харьцуулалтын ойлголт өөрийгөө дорд үзэх гэх энэ зүйлдээ живээд бусадтай өөрийгөө харьцуулаад түндэ баригдаж амьдарч байна. Наахан дүүс нар бүх хүмүүст сайн харагдах ёстой гэсэн тэр дарамт чахалтай доош нь буулгаарай. Бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдөө, бүх хүмүүс сайшаагдах ёстой гэсэн бүр ойлголтоо буулгаар хаяарай. Иргэн тойронд нь буруу зүйл байвал түүнийг миний л буруу гэж боддог. Бодлооч буулгаж хаях хэрэгтэй. Тэр бол итгэл биш. Өөрийгөө эрүүлэр хайрлаж чадах хэрэгтэй. Энэ донд ENFP, ENFG, ESFP гэдэг янз бүрийн хүмүүс байна. Өөр хүмүүс намайг юу гэж харж байгаа л гэж мэдэж үзсэн мэт. Энэ бол итгэл биш шүү. Энэс болгоомжлох хэрэгтэй. Өөр хүмүүс намайг юу гэж бодох бол гэж хүмүүсийн харцыг хариулах хэрэггүй. Бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэсэн бодол Иесус ч байгаагүй. Иесус ч гэсэн Иерусалимд олон хүнтэй уулзсан боловч бүх хүнийг аварсан биш үсттэй. Бицада түрүүнд хүчтэй хүмүүс маш олон байсан ч эзэн эсний эдгээсэн хүн нэг л байсан. Маш олон хүмүүс зөвлөгөө өгсөн боловч аврагдаагүй хүмүүс илүү олон байсан. Гэхдээ Иесус өөрийгөө буруутгаагүй. Бурхны тогтоосон хязгаар дотор сэтгэл ханамжтай байж талархсан тийм зүйлээ сурах хэрэгтэй. Өөрийгөө эрүүлэр хайрладаг хүн сэтгэлийн баяр баясгалтай байж чаднаа. Нэг судалгаанаас хартал миний амьдралдаа уулзаж байгаа хүмүүсийн 25% нь ямар ч шалтгаангүй надад дургүй байдаг. Бас 25% нь одоо надад дургүй байгаа ч дараа нь дуртай болж болно. За нөгөө 25% нь одоо надад дуртай байгаа ч дургүй болох боломжтой гэсэн ийм тогтолцоо байдаг байна. Харин үлдсэн 25% нь юу ч болсон намайг хайрлаж байдаг хүмүүс гэж байдаг. Тиймээс бүхий л хүмүүст хүлээн зөвшөөрөгдөн гэдэг сэтгэлээ доош буулгах хэрэгтэй. Тэр хүн надад сайн хандвал гоё байгаад түүнд нь баярлах биш надад сайн хийж өгөөгүй байсан ч яах ч аргагүй шүү дээ. Бусадтай харьцуулах хэрэггүй. Бусад хүмүүс намайг юу гэж харж байгаа бол гэдэг нь чухал биш. Бурхны надад өгсөн хязгаар дотор сэтгэл ханамжтай байх нь чухал. 5 талаанд өгсөн хүнээс 5-ыг нэгтгэгч нэг талаанд өгсөн хүнээс эзэн нэгийг л хүснэ. Харьцуулах хэрэггүй. Хүн болгон өөр. Энэ сууж байгаа ахын нүүс нар маань адилхан сууж байгаа мэт боловч бид нэр дунд адилхан хүн гэж байдаггүй. Тийм учраас харьцуулах хэрэггүй. Эхрүүч гэсэн өөрөөр байдаг. Бидний амьдралын зам бүр өөрөөр байдаг. Иесусийн анхны шавнаар 3 хүн байдаг боловч Петрийн явсан зам өөр, Яаковын явсан зам өөр, Иохны явсан зам бүгд өөрөөр байсан. Хүмүүсийг анхаарч, анзаараад харьцуулаад байдаг учраас итгэлийн амьдралын баяр хөөр арилж болно. Иохан 21-22 Петр түүнийг хараад Есүст "Эзэн энэ хүн яах бол" гэсэнд Есүс түүнд "Хэрэв би ир хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч энэ нь чамд ямар хамаа байна? Чи намайг дагаж айлтав." 내가 올 때까지 그를 머물게 하고자 할지라도 내게 무슨 상관이냐? 너는 나를 따르라 하시더라. 이 말씀은 Энэ үгэн энэ цагт эзэн надад өгч байгаа үг гэж хүлээж авах хэрэгтэй. Чамд ямар хамаа байна вэ? Чи л намайг даг. Бидний дунд хин нэг нь эрт ажилд орж болно, оройд ажилд орж болно. Хин нэг нь эрт хурмаа хийж болно, сүулдэж гэрлэж ч болно. Гэтэ тэр нь надтай ямар хамаатай билээ? Би л эзнийг дагаад амьдрахад болно. Давид Мөнхөд хүртлээр үргэлж Бурхны өмнө итгэлээр амьдарсан нэгэн байсан. Бурхан намайг юу гэж харж байгаа бол гэдэг нь Давидын туйлын хүсэл байсан. Давид бол үргэлжил сүүх хүүхэд нэлээд хүүхэд байсан. Цүлд байхдаа ч тэр хончин байхдаа ч хаан болсныхаа дараач Давид үргэлж
нэлээд хүүхэд байсан. 하나님을 자기 Бурхныг 앞에 өөрийнхөө 모시고 өмнө 살았잖아요. залцгаад амьдарсан. 그래서 주변 Иргэн тойрны 사람들을 хүмүүс, 위해서, 주변 орчин 환경에 тойрноо 대해서 Давид тиймийг 다윗은 анзаараагүй. 크게 요동하지 않습니다. 하나님이 나를 Бурхан л 어떻게 намайг юу гэж 바라보실까? бодож байгаа бол 이걸 마음에 үүний 품었기 сэтгэлдээ 때문입니다. тээсэн учраас тэр. 그래서 Тиймээс 왕이 된 이후에 хаан болсныхаа дараач гэрээний явдар ортонд орж ирэхэд бяцхан хүүхдэд бүжгэлсэн шүү дээ. 미갈이 그것을 보고 무시했습니다. Давид түүний 다윗이 талаар 이렇게 ингэж хэлсэн. 이야기합니다. 이는 여호와 앞에 한 Би 것이니라. дорд болоод бүр илүү инээдэмтэй харагдаж байгаа ч гэсэн би эзний өмнө баярлах болно. Эзний өмнө үлдэж байгаа зүйл 비교하지 말아야 합니다. харьцуулах хэрэггүй. 그런데 Гэхдээ 다윗과 яг 정반대의 삶을 산 사람이 Давидтай эсрэг 사울입니다. амьдралаар амьдарсан хүмүүс 이스라엘의 Саул 왕이었어요. Израилийн хаан байсан ч тасралтгүйгээр 끊임없이 주변 эргэн 사람들과 тойрныхоо 비교합니다. хүмүүстэй өөрийгөө харьцуулж байсан. 골리앗을 Голиадыг хараад 보았을 때 айгаад 앞에 өмнө 나아갈 гарч 수 чадаагүй. 없잖아요. 끊임없이 사무엘 눈치 Байнга 보는 거 보세요. Самуэлийн юу гэж бодож 그리고 백성들의 ажиглаж 여론을 집중합니다. 백성들을 хараад ард 두려워했다고 түмэн нь 말했습니다. юу гэж ярьж байгаад л зөвхөн анхаарлаа хандуулдаг байсан. Цаашлаад Саулын алсан хүн мянга Давидын алсан хүн түм гих Израилийн эмэгтэйчүүдийн тэрэлтүү хоолойг үргэлж сэтгэлдээ тэгээд өөрийгөө дорд үзээд байнга атаархаж өтөөрхөж байгаад амьдралаа хоосон өнгөрөөдөг. Саул нь Бурхан намайг юу гэж харж байгаа л гэдэгт ямар ч анхаарлаа өгөөгүй тасралтгүй Давидэд атаархаж өнгөрөөсөнд амьдрал нь ичгэвчтэйгээр дуустдаг. Бид нэр өөрсдийнхөө харцыг хаан тавих вэ гэдгээс шалтгаалаад миний амьдралын чиглэл өөрчлөгддөг байна. 주님만 알아주시면 되지. Эзэн л мэдэж байхад болно шүү дээ. 다른 사람들은 몰라도 Бусад хүмүүс мэдэхгүй байсан ч 주님은 나를 보고 계시고 Бурхан намайг харж байгаа шүү дээ. 그 인생이 현명한 인생. Тэр амьдрал хамгийн ухаалаг амьдрал юм. 우리 형제 자매님들 Манай ах нь нүснэр хэнийг анзаараад тэнийг анхаараад амьдарч байна вэ? 비교하지 말아야 합니다. Харьцуулах хэрэггүй. 수많은 Маш 청중들 олон хүмүүсийн сэтгэл таалагдана гэдэг хэцүү зүйл бас боломжгүй зүйл юм. 그런데 Гэхдээ 우리에게 бид нарт 유일한 онцгой цоргаанц нэгэн байдаг үстэй. 내 Миний 최고의 хамгийн 청중을 сайн сонсогч 하나님께 Бурханд л 맡겨서 харцааж 집중시키는 илүүлдэг хүн баяр 그 хөөртэйгээр 사람은 즐겁게 итгэлээр амьдарч 신앙생활을 할수 чадна. 있습니다. Бурхныг л хардаг, 주님 한 эзэн 분만으로 их ганц л 만족하는 нэгнээр сэтгэл нь баясдаг хүн, эзний тэр харцыг сэтгэлдээ тээгээд амьдарч байгаа хүн баяр хөөртэйгээр итгэлээр амьдарч чадна. Өөрийгөө золиослж чадна. Миний хамгийн сайн сонсогч эзэн л мэдэж байхад болно. Би бол хараад байх зүйлгүй дутмаг хизээний л тэм дорд буураа нэгийн 그런데 энийг бол үгүйсгэн аргагүй үнэн зүйл. Гэтэ түүнээс илүү баттай үнэн юу вэ гэдгийг мэдхүү. 그래도 Тэгсэн ч эзэн 주님 намайг хайрладаг. 내가 Би 주님께 эзэнд 쓰임 хэрэглэгдэж 받지 чадахгүй 못하는 байгаа шалтгаанаа 받을 수 없는 тоочвол 이유를 들라고 한다면 100-аас ч их 때로는 байж 그럴 болох 수 юм аа. 있습니다. 그런데 Гэхдээ 내가 주님께 эзэнд 쓰임 받을 수 있는 хэрэглэгдэх 딱 한 боломжтой 가지 нэг л 사실이 үнэн 있습니다. байна. 그래도 주님이 나를 사랑하셔. Тэгсэн ч эзэн намайг хайрладаг. 호세야 3장 Хосая 3 1절입니다. 1-р ишлэлэн 같이 읽겠습니다. Израилийн хөвгүүд өөр бурхад руу эргэж үзэмтэй боовыг хайрладаг боловч эзэн тэднийг хайрладгийн адил чи дахин яваад садар боловч өөрийн нөхөртэй хайрлагдсан имийг хайрлаг гэв. 그래도 여호와가 Тэгсэн ч 저희를 эзэн биднийг 사랑하셔. хайрладаг. 십자가에서 Загалмайн хайр бол 버리지 биднийг хаяагүй хайр. 십자가에서 Загалмай дээр амиа өргсөн тэр хайрын хэмжээ хизээд миний өмнө байсаар байна. Эзэн намайг хайрлаад 주님은 나를 사랑하셔서 때로는 хаяа бас алхажуулна, хаяас зэмлэнэ. 버리지 않으셨습니다. Тэгсэн ч хаяагүй. 그 주님께만 Тэр эзэндээ л харцаа төвлөрүүлдэг хүн эзний талд чиглэлээ өгөөд өөрийгөө төвлөөд амьдрдаг хүн итгэлийн амьдрал нь сэргэх боломжтой. Загалмай дээр амиа өгсөн тэр хайрын хэмжээ миний дотор одоо хүртэл байсаар байна. Тэгсэн ч эзэн намайг хайрлсан. 부정한 나귀가 Дутмаг тэр дудран 예수님을 등에 Иесусыг нуруунд дээрээ үүрээд Иерусалим руу орсон шүү дээ. Зүгээр л нэг дудран. 부정한 짐승입니다. 그런데 Гэхдээ 주님을 모시고 있기 Иесусыг үүрээд явж байгаа болохоор хамгийн үнцэнтэй амтан болж чадсан. 우리는 여전히 Биднэрт харах зүйл байхгүй дутмагч гэсэн 우리가 주님을 эзний 모시고 дээрээ залсан байгаа. 비교하지 마십시오. Битгий харьцуулаарай. 하나님 앞에 나는 유일한 Бурхан 존재입니다. намайг үнэхээр үнцэнтэй тооцдог. 주님께만 내 시선을 집중시킬 Өөрийн 때 эзэнт л харцаа төвлөрүүлэх үед бидний итгэлийн амьдрал баяр хөөртэй дахин сэргийж чаднаа.